Улс аймгийн насан туршийн суралцсан төвөөс Голтой аймагт багшилцаагаар ирсэн даамны багш Улаанхүйтэй уулзж байна. Тэгэхээр юуны түрүү манай сонсогчдод өөрөө танилцуулахгүй. Миний би болохоор АСТV-ийн залуучуудын авраг, Дэлхийн даамын холбооны майстар, дэлхийн шүүгч цолтой хүн байнамаа. За энэ даамын спортоор бол үндсэндээ 14 жил багшлсан туршлагатай. За 14 жил багшлагтай хугацаанд нэлээд олон туршлага мэдлэгийг хоригдлуулсан. За тэр хоригдлуулсан мэдлэгээ одоо энэ Голтой аймгийн сувгийн багш нарт ингээд дамжуулж өгч байгаадаа маш их баяртай байгаа. Сургалтын үйл ажиллагаа явагдаад 2-3 хоног байгаа юм байна. Ер нь хэр активчлээ явж гин хичнээн одоо шавьтай болоод байна. За ерөнхийдөө бол сувгийн 30 багш нараа шинээр эхлүүлсэн сурна гэсэн чинь нэлээд хэцүү асуудал амар тулгарсан. Эхний өдрөө амар шантардсан байл. Эдгээр өрдөөсөө сурахгүй байна уу гэдэг амар тийм юутай байсан. Тэгээ өнөөдөр 2 дахь өдөр яваад оролдоод утсан чинь ерөнхийдөө бол чадвараа бол эзэмшигсэн байдалтай харагдаж байгаа. Ер нь бол 80% гэсэн үг. Тэгээд яг багш нар маань одоо хүүхдтэй илүү тулж ажиллах үүднээс би бүх багш нараа нэг хүүхдийг авчирч хүүхдээ яаж ажиллах давхар зөвлөгөөх гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүүхдтэйгээ нэг хүүхдээр чадваржуулсан бол 1000 хүүхдээр тэр багш маань чадварыг бүрэн эзэмшсэн гэсэн санааг тэндээс илтгэж байгаа. Бид нар хамгийн гол зүйл бол Голтой аймагт сувгийн хүүхдүүдээр дамжуулаад түгээн дэлгэрүүлэх. Одоо ялангуяа одоо Монголд бол ирээдүйн хойч үе маань сайн бэлтгэж Монголын ирээдүйг гэгээлэг байдагтай адилхан тэр бага насны 4-5 настай хүүхдийг хөгжүүлэх юм бол энэ Голтой аймагт 10 жилийн дараа маш хүчтэй хөгжиж гарч ирнэ гэсэн тэмдэглэлтэй байгаа байхгүй. Голтой аймаг өөрөө бас шатрын спорт бас нэлээд хөгжсөн юм аймаг гэж би ер нь харддаг. Тэгэхээр шатар даам хоёрын чи ялгаа яг юу юм бэ? Шатар даам гэдэг чинь уул нь нэг спорт гэж явдаг тийм. Ялгаатай тал нь юу вэ гэхээр мэдээж дөрмийн хувьд ялгаатай өөрөө бас тусдаа том агуулга байдаг. Хэмжээний хувьд бол одоо шатар бол 8 хязгаар 8 хэмжээтэй хөлгөн 64 бодолтой гэж явдаг. Даам бол 12 хязгаар буюу 100 бодолтой гэж явдаг. Тэгээ дөрмийн хувьд ялгаатай. Хөгжүүллийн хувьд бол юугаараа илүү ялгаатай вөхөр мэдээ сэтгэн бодох чадрын хувьд илүү. Шатар бол одоо штэ жишээ нь 15 нүүдлийн дотор хожил гардаг бол даамд 50-аас 100 нүүжиж хожил гардаг. Илүү хэцүү гэдэг нь тэр нүүдлийн тооноосоо бас харагддаг гэсэн. Ер нь энэ спортууд ямар нэгэн байдлаар хүүхдэд суух чадвар ч юм уу, төсвөр төвчээр олгодог ч юм уу байдаг да тийм ээ эрэг талууд. Даамны спортын онцлог нь юу юм бэ? Юу гэж хэлвэл хүүхдүүд маань бас энэ даамны спортоо хичээлэх боломжтой. Онцлог нь яг юу вэ? За нэгдүгээр тийш тий. Гэр бүлийн хувьд их онцлогтой. Яа гэр бүлийн сонгоод байна гэхээр хоёр хүн хоёулаа хамтарч тоглоно энэ спортоор. Тэгэхээр тэр хүүхэд аавтайгаа хамтарч тоглох боломжтой, ээжтэйгээ хамтарч тоглох боломжтой. Тэр хүүхэд яаж ийм гэр бүлийн харилцаа нэгдүгээр үүснэ гэсэн. Хамгийн гол нь эрүүл аюулгүй гэр бүл дотор хүүхэд өсч байж Монголын тэр хүүхэд маань илүү аз жаргалтай амьдралыг бий болгоно гэсэн. Хоёрдугаарт төлөвшлийн хувьд авч үзвэл мэдээж бүх спорт ямар нэгэн байдлаар хүүхдэд төлөвшил болгодог тийм. Манай оюуны спорт бол хүүхдэд ёс зүйн төлөвшлийг өндөр түвшинд авч үздэг. Шудраг байх хамгийн гол. Тэмцээний мэдээ шудраг өрсөлдөөний дунд тэр хүүхд тэр бүх зүйлийг сурна гэсэн. Тэгэхээр шудраг оюунлаг Монголын ирээдүйг бас бүтээж байна гэсэн. Ерөнхийдөө бол энэ ажлын үр дүнд юу хамгийн их ботсон бэ гэхээр уус говалтаа гэхээс илүү бид нар Монгол ус иргэн гэдгээ илүү бахархсан зүйл амар их төрдөг юм лээ. Тэр нь л хамгийн их гоё чухал. Үндсэндээ би Монгол усын иргэн энд ч заасан, тэнд ч заасан бүгд эцэстээ Монгол усаа хөгжүүлэх хамгийн чухал гэдэг. Тэр Монгол хүн гэдгээрээ л бахархдаг юм л. Баярлалаа танд. Баярлалаа маш их. За мөн Улс аймгийн насан туршийн суралцсан туян багш. За гитар хөгжмийн багш Бямсрынтэй уулзж байна. За Бямсрын багш маань бас өөрийгөө танилцуулахгүй юу? Бас энэ зохион байгуулагдж байгаа багш солилцоонд тусгай болтоод ирээд сэтгэгдэл хэрвээ байна. Тэгшнээ шавьтай болоод байна. За сайн байцгаана уу? Миний би Орсын улаан улсад гитарын багш гитарчин гэсэн мэргэжлэр 2023 онд төгсөөд 23 оны 9 сараас Улс аймгийн насан туршийн суралцсан төвд ажиллаж эхэлж байна. Амжилтын тухайд 2023 онд миний би олон улсын өсвийн гитарчдын уралдаанд гоцол төрөлд 2 дугаар хайр эзлээд хамтлаг төрөлд 3 дугаар хайр эзэлсэн. Мөн Улс аймаг зохион байгуулдаг ойр түмэн гэмэх олон улсын их наадам, язгуур урлын их наадамд бас тэргүүн байр эзэлсэн юм амжилттай явж байна. За миний хувьд бол засагтааны үлгийн нутаг одоо Голтой аймагтай хүрэлцэн ирсэн маш их баяртай байгаа. Багш солилцоогоор явуулнаа хэмээх захирлаасаа тиймэрхүү даалгаврыг авахд л ерөнхийдөө баяртайгаар хүлээж авсан. Мөн Голтой аймагтай ирэхэд бол Голтой аймгийн удирдлагууд зохион байгуулж байгаа насан туршийн суралцсан төвийн хамт олон мөн сургалтанд хамрагч байгаа иргэдүүд хүүхдүүд маань маш халуун дулаан уур амьсгалаар хүлээж авсан. Сургалтын үйл ажиллагаа нь бол
амжилттай сайн өгдөж байна. Хөгжмийн тухайд бол сурахад хугацаа бол шаарддаг. Тэс хичээл зүтгэл аливаа зүйл дээр сурах гэсэн зорилго байхад бол тэн цаг хугацаа хүүхэн өөрөөс нь шалтгаална. Тэм учраас хүмүүс маань бол ерөнхийдөө бол маш амжилттай, маш сайн сурч байна, маш их хичээлж байна, цагийг бол маш сайн баримталж байна. Бас нэг өсөөрөө бахархчлаа үнэхээр талархчлаа дотор бол маш том үнэлтийг тавьж байгаа. Гитарын хөгжмийг бол сүүлийн үед залуучууд маань их сонирхдаг болсон байгаа шүү дээ. Энэ сайхан хөгжмөр дамжуулаад хүүхдүүдэд гоо зүүн мэдлэг орлогох бас соёл урлагийн маш том одоо мэдрэмж тэр сайхан зүйлийг өгөх байх. Тэг хүнд бол авьяас спортын авьяас, урлагийн авьяас бол маш хэрэгтэй. Ирээдүйд бол хаач үсэн бол би энэ өөрийг дагаад явждаг. Хүн болох нь бол заавал хөгжим тоглосон хөгжимчин болох албагүй. Хөгжмийн мэдлэгтэй байх хэвээр, гоо зүүн мэдрэмжтэй байх хэвээр. Хөгжмөөр оролдож хөгжмийг мэдэрсэр хүн яадаг вэ гэхээр инрэл хайр гэдэг зүйл бий болно. Бусдыгаа хүндлэх, бусдаагаа яаж зөв харьцах вэ? Бас нэг зүйл нь болохоор өөрийгөө нээлттэй болгож өгдөг. Түүнээс тэр хүн өөртөө ихтгэл туулж ийн, өөрийнхөө илэрхийлж сурж ийн. Тийм давуу талыг бол эзэмшдэг. За баярлалаа. Хоёр багштай бас амжилт хүсье. Маш сайхан одоо том зорилготой нэрцгээсэн байна. Олон хүүхд энэ даавны спортод дуртай болгох, хөгжмийн урлаг тайртай болгох сайхан гарааг хийж байгаа юм байна. Та хоёртай бас амжилт хүсье. За баярлалаа.